Excel програмаа тэгвэл сурагчийн хувьд яаж харагддаг вэ гэдгийг бүгдээрээ харъя. За энэ програм бол маш олон багш нар болон эцэг эхчүүдэд бол маш их таалагдсан их үр дүнтэй ийм програм байгаа. Яагаад гэхээр зэрэг танхимын сургалтанд ч хэрэгжилж болдог, бага группт хэрэгжилж болно. Хамгийн гол нь хувьчилсан сургалтын тийм төлөвлөгөө гаргах боломжтой тийм програм байгаа. За тэгвэл сурагчийн хувьд яаж харагддаг вэ? За жишээ нь сурагч маань ингээд хамгийн анх удаага өөрийнхөө аккаунтаар ороход ингэж харагдана. Орж үзээгүй аккаунт болохоор зэрэг энэ чэнэс бол багшаас нь өгсөн зөвлөгөө, саяхан ажилласан, өмнө ажиллаж байсан дасгал ажлууд бол харагдахгүй байгаа. За энийг эхлүүлэхийн тулд болвол хамгийн анх recommendations буюу санал болгосон энэ ерөнхий энэ сурагч маань бол 4-р ангийн Америк нэгдсэн улсын Калифорни мужид 4-р ангийн сурагч байх ёстой. За тийм болохоор стандарт дээр нь тулгуурлаад яг ямар гол скиллүүд буюу уур чадварууд эзэмсэн байх ёстой вэ гэдгийг нь үзэхийн тулд ингэж санал болгосон дасгал ажлууд байна. За дасгал ажлуудаас өмнө би бол сурагчтай энэ diagnostic test буюу төвшин тогтоох шалгалтаар эхлүүлж байгаа. Төвшин тогтоох шалгалт маань бол нүсэр том шалгалт биш. Ерөөсөө л нэг 20-25 асуултанд хариулаад Калифорни мужийн эсвэл Виржиниа гэдэг юм уу өөр мужуудын байж болно. Ерөнхийдөө стандартын дагуу хэддүгээр ангийн түвшинд байна вэ гэдгийг нь гаргаж өгнө гэсэн үг. За зарим сурагчид маань 7-8 дугаар ангийн хүүхэд 2 дугаар ангийн түвшин дээр байж байгаа. Зарим 4 дугаар ангийн хүүхэд маань 7 дугаар ангийн түвшин дээр явж байгаа. Математик нь англи хэл ингээд өөр байгаа. За хамгийн гол нь түвшнөө мэдснээрээ яах вэ гэдэг маань зэрэг нөгөө хувьчилсан сургалтын арга барилд нь хэрэг болно гэсэн үг. За энэ жишээ нь хүүхэд маань орлоо 4 дугаар ангийн хүүхэд боловч энэ сурагч маань болохоор зэрэг өөр ангиудыг бас гаргаж ирж сурах боломжтой. За энэ бол 4-р ангийн суралцаж мэдсэн байх шаардлагатай тийм ур чадварууд багцаараа байгаа. За ингээд ийм олон дасгал ажлууд донд бол өөрсдөө эцэгчүүд маань төлөвлөгөө гаргаад өөрсдөө програмаа хэрэглээд явж болно. Эсвэл яг надаас гаргаж өгсөн, багшаасаа гаргаж өгсөн сургалтын төлөвлөгөөний дагуу өнөөдөр 1-7 хоногийн даваа гараг юм байна. За тэгвэл би A3 дээр ажиллах хэвээр. Эсвэл A8, A9 2 дээр өнөөдөр ажиллах хэвээр гэдэг ингээ явж болно. За дасгал ажлууд маань яаж харагддаг вэ? За энэ чанаас харъя. За дасгал ажлуудаа нэгэд харахад бол ерөнхийдөө энэ 4-р ангийн хүүхэд болохоор зэрэг ингэж харагдана. Бага ангиуд бол хажууд нь зурагтай, ихэнх ангиуд маань бол ерөнхийдөө which numbers underline digit is worth 1000. За ингээд спикер бол ажиллуулах боломжтой байгаа. Тэгэхээр зэрэг давхар сонсоод ойлгох ур чадвар дээр ажиллана. Мөн адилхан. За жишээ нь би энэ асуултыг хариуллаа. Ингээд буруу хариулчихлаа. Тэгвэл яах вэ? Ямар ч тийм дарамт байхгүй. Эхлээд ингээд заавар зөвлөгөө нь гараад ирнэ. За ийм асуулт байсан. Өөрөө чи хариулт ийм байлаа. За яг ямар ур чадвар, ямар мэдлэгийг чи анхаарах ёстой вэ гэдгийг эн чинь ингээд гаргаад ирнэ. Мөн адилхан спикерүүд ажилласан байгаа. За ингээд эн чинээсээ би үнэхээр ойлголоо гэх юм бол ахаад дараагийнхаа ажлуудыг ажиллаад явна гэсэн. За энэ ч цаг нь гарч ирнэ. Хэдэн асуулт хариулсан. Хэр удаа ажилласан бэ? Тэрэн дээр нь тулгуурлаад ухаалаг оноо буюу smart score гарч ирдэг. Энэ бол ерөөсөө 100% A авлаа, 80% B авлаа гэсэн үг бол биш. Ерөнхийдөө бол 80 гэсэн smart score дээр хараад явхад бол боломжтой юм байна. За тэгвэл 4-р ангийн англи хэлний хаяг харж үзье. Англи хэл. За мөн адилхан. За би үг зүйдэрээ анхаарья. Үгсийн сан дээр ажиллаад явъя гэх. Үгсийн сан гэж ерөөсөө баахан лист юм уу жагсаасан үгнүүдээр ажиллаад явах биш. Хамгийн гол нь бас энэ чи групптэй байгаа. Топик орно явна. Эсвэл өөр категори юмнууд нь болохоор зэрэг дараагийнхаа дүрэн болон механикийг бичих ур чадвар дээр нь анхаарсан. Тим маягаар ингээд багцлсан үгнүүдээр ажиллаад явна гэсэн үг. За жишээ нь нэгээд үзье. Яг л түрүүнийхтэй адилхан спикерүүд ажиллаж эхэлнэ. Энэ чинээсээ бол өөрийнхөө ойлгоснороо хариулна. За хариулсан хариулт маань хэрвээ буруу байх юм бол
мөн л адилхан надад заавруудыг нэлээд өгчнө гэсэн. За ийм програм байгаа. За хүүхдүүд маань өөрсдөө ингээд 4-р ангийн хүүхд байлаа ч гэсэн би өөрийнхөө аккаунтаар би бэлтгэл ангиас 12-р анги хүртэлх бүх стандарт, бүх дасгал ажлуудыг хэрэглэх боломжтой. Надад нээлттэй болчихно. Мөн адилхан би ороод за би 10 минут дасгал ажил дээр ажилласан. Би юусоо буруу хариулт болохгүй байна. Хичээл үзье гэх юм бол видео хичээлүүд байж байгаа. Эсвэл ийм текстэн хичээлүүд байна. Видео сонирхож болно. Видеонууд нь бүгд CC буюу caption logтай доор нь үгсээ бичиж хараад явна гэсэн үг. За эсвэл яг тухайн ур чадвартайгаа тохирсон тоглоом тоглож болно. Хүүхдэд аль болох л сонирхолтой эргэж энэ програмдаар хэрэгжилж ашиглах, үргэлжлүүлэн ашиглах тийм боломжтой байлгахыг хичээсэн байгаа. Оноо буюу smart score-оор цуглуулад явна гэсэн. За жишээний тоглоом дээр харъя. За ингээд үндсэн ард нэм хөөрхөн түүх өгчөөд за одоо тэгвэл яах вэ? Би нэгээр тоолъё, хоёроор тоолъё гэд ингээд сонголоо, левелээ сонголоо. Мэдээж ингээд үргэлжлээ сайжруулж явах юм бол левел сайжраад ингээд явна гэсэн. Яг л компьютер тоглоомтой адилхан. За 3-аар тоолж байгаа. 3 байна, 6 байна. За 6-гийн дараа юу ирдэг вүлээ? 7 байхаа алдчихлаа. Чи буруу хийлээ, зөв хийлээ гэсэн юм байхгүй. Ерөөсөө л ахаал тоглоомоо эхэлнэ гэсэн. 3 байлаа, 6 байлаа. Дараагийн тоо маань 7 биш, 9 юм аа гэж ингээ үргэлжлүүлээд тоглох боломжтой. За ийм програм байгаа.